Судрыг өгүүлё. Сайн үйлсийн даруулга, хэрэглэн үгүй атал. Махамутрын агаарт нүгэл бүхэн шатна. Хэн үүнд итгэхгүй байна, тэр хүн тэнэгэл байна. Хилэнт зовлонгийн шалбаагт тэлчилсэн хിവэр хоцорно. Дээд эрх чөлөөг эгээрвэл гүрүү багшаа шүтэгтэн. Адис ивэлэн зүрхэнд тусмагц арилсан хутаг алганд бууна. Энэ хорвоогийн юм бүхэн утгагүй. Эндлэн зовлонгийн үр билээ. Үйлдэлд хөтөлдөг баг хөлөгнийг орхиж, үнэнд хөтөлдөг их хөлөгнийг дагсугай. 6 дугаар бүлэг их хөлгөн. Та нар сүнсний үе шаталсан хөгжилд итгэдэггүй. Гинтийн гэгэрэлд итгэдэг. Харин Йог үе шаталд итгэдэг. Ямхаар, алхам малхмаар эцсийн цэгрүүд өтлөнө. Йог маш их тооцоолж төлөвлөдөг. Хийсэн гэм нүгэл бүрийн даруулга болгож сайн буян зүйл хийхийг чармайдаг. Үйлийн өр төлөөсөө бүрэн барагдуулахгүй л бол гэгэрч чадахгүй гэж үздэг. Нүгэл буйны тэнцвэрийг бий болгохын тулд энэ хорвоод ахин дахин төрж бод мөрөөр замнах учиртай гин. Тиймээс үйл хөдлөл бүр дээр нарийн чанд хяналт тавьж алхам болгондоо нүгэл буйныг дэнсэлтэн. Энэ бол туйлын арифметик сэтгэлгээ. Тантар үүний чанга эсрэг, туйлын яруу найрагч сэтгэлгээ. Тэр тооцоонд итгэдэггүй, хайранд итгэдэг. Агшин зуурын гэгэрэлд итгэдэг. Үйлдэлийн тухай ярьж байвал баг хөлгөн, мөн чанарын тухай ярьж байвал их хөлгөн гэж үздэг. Урднчийн орчлонд тоошгүй олон төрөл авч хэмжээшгүй үйл үлдсэн. Тэр бүх үеийн үрийг цайруулж, нүгэл буйны тэнцлийг бий болгоё гэвэл ирээдүйд тоо томшгүй төрөл авах шаардлагатай. Энэ хооронд үеийн үр чинь улам зузаарна. Тасралтгүй цуврах гинжин хэлхээнд эцэс төгсгөл бий юу? Ийм учраас л ямхаар урагшлах йогийн онол тантрын хувьд зүүд мөрөөдөл шиг санагддаг. Цөхрөнгөө барам энэ ертөнцийн эрэл дунд авгаа их итгэлийн зам тантар лугаа учрах нь илчилгүй элсэн цөлд баян бүртээ таарах шиг цол юм. Тэр чамайг сэтгэлийн нүсэр их дарамтаас чинь чөлөөлж өгнө. Үүлийн үрд санаа зовх хэрэггүй гэж хэлнэ. Үйл чиний дотоод чанараас ургаагүй. Тиймээс чи хариуцлах үүрэхгүй. Хэн нэгэн хариуцах ёстой юм бол түүнийг бүхэл өөрөө хариуцаг. Бүхлийг бурхан гэж нэрлэвэл бурхан өөрөө хариуцна. Чи лав биш. Хариуцлага үүрнэ гэдэг чинь туйлын эгоист хандлага. Би нүгэл үлдсэн. Би л өөрөө цайруулах ёстой. Алхам малхмаар гэгэрэлд замнах ёстой гэдэл. Энэ бол маш их чангарсан, бид төвлөрсөн хандлага. Чи өөрөө өөрийгөө бүтээгээгүй. Энэ хоргоо төрүүлээгүй. Яагаад өөртөө хариуцлага тохох гээд байгаа юм? Хариуцах аваас бүхэл оршихуй бурхан л хариуцаг. Хэрв чи өөрийгөө бүтээж орчлонд өөрийгөө төрүүлсэн бол хариуцлага үүрч болох юм. Гэвч тэгээгүй бидтэй. Чиний үйл бүхэн мунхгаас үүдэлтэй. Өөрийгөө хэн болохыг, юу хийж байгааг ухамсарлаагүй зүүд нойрны түнэр харанхуйд тэмтчин бүдчиж явхдаа хэн нэгэнтэй мөргөлдөөл биз. Элдв юм сандаач аал биз. Чамд гагцгүй гэрэл хэрэгтэй, ухамсар хэрэгтэй гэж тантар хэлнэ. Тоо томшгүй үүлийн залруулга хийх гэснээс ганцхан мунхгийн харанхуйгаас л ангиж ир. Гэрэл асмагц харанхуйн ертөнцид хамаардаг, бүх юм алга болно. Энэ бол хар дарсан зүүднээс өөрцгүй хуурмаг үзэгдэл. Чамааг ухамсаргүй нойронд унсан үед зөвхөн зүүд оршихоос биш, бодит үнэн үл оршино. Чи энд хайрыг амслаач үнэн биш. Зүгээр зүүд. Хизээ нэг зүүднээс сэрэхдээ бүх зүйл худлаа байсныг ойлгоно. Өөрөөсөө алдуурчгаад яаж би хайрлсан, би ингэсэн, би тэгсэн гэж ярих юм? Гүн ком муужралд орсон хүн өөрийгөө ч мартдаг. Гэрт нь хулгайч орж ирсэн ч тэр юугаа мэдх юм? Хариуцлага үүрэх чадвар түнд байхгүй. Тантар чамайг бүх амьдралын туршдаа комонд байсан. Тэгэхээр юунд ч хариуцлага хүлээх учиргүй гэж хэлдэг. Энэ бол тантраас чамд өгчвөө ихний зол завшаа.
Энэ завшаан дээр үндэслэн олон зүйл цэцэглэх боломжтой. Сая жива төрөл дамжин хүлээх шаардлагагүй. Агшин зуур үүд нээгдэх ерөөлтэй. Энэ бол бодмөрийн зэргээр алгуур аажим ахихийн нэр биш. Гив гинт гэгэрхийн нэр. Унтаж байгаа хүн 10%, 20%, 30%, 50%-аар гихчлэн алхам малхмаар сэрхвэл үү? Үгүй шүү дээ. Эсвэл унтаа, эсвэл сэрүүн. Энэ хооронд үе шатлал байхгүй. Үсрэлтэл байна. Унтаж байхад чинь хин нэгэн дуудах юм уу? Сэгсэрвэл чи шууд сэрнэ. Магадгүй нүд чинь аниастай байсан ч дотроо хэдийн сэрчгсэн байна. Удаан унтсан гэд удаан сэрэх албагүй. Энэ бол үе шаттай үйл явц биш, гинтийн үсрэлт юм. Ус 100 хэмээн халуунд уурвалж дэгддэг. Эсвэл ус, эсвэл уур байхаас биш, саармаг төлөв байхгүй. Амьдрал үхэлж гисэн тийм үсрэлт. Хагас амьд, хагас үхсэн гэж байх уу? Хагас амьд гэвэл тэр үхээгүй амьд л байж таарна. Хайр дээр бодоод үз. 10%, 20%, 30%-аар хайрладгүй. Эсвэл хайрлаж байгаа, эсвэл хайрлаагүй. Энэ хоёрын л нэг байхаас хугас хайр гэж байдгүй юм. Хайр, амьдрал, үхэл бүгд л гинт учирдаг. Гэгээр л яг түүн шиг. Учир нь тэр бол үнэмлэхүй хайр, үнэмлэхүй амьдрал, үнэмлэхүй үхэл билээ. Йог бит үйл чиглэдэг. Харин таантар хувь хүн рүү ухамсарлуу чиглэдэг. Чи мунхаг хэвээрээ бол юу ч хийсэн тэр бүхэн чинь гим нүгэл гэж таантар тэрнэ. Сайн үеийн төлөө чармааж байж болох л гэвч мунхагийн нойронд автсан хүн сайн үйл хийх чадваргүй. Үл мэдхийн харанхуйгаас яаж гэгээн буян гарах юм? Гагцхүү чи буйны баг өмсгөлөөр нүглийн нүрийг халахвчиж дөнгөнө. Хайрын тухай дуулдаг л байх. Гэвч мунхаг хүн хайрлаж чадахгүй. Үзэн ядчилж чадна. Нэгүслийн тухай ярьдаг л биз. Гэвч өнгөн цагаан өрн хар нэгүсэл биз. Та нарын хайр сэтгэл атаа житөө шунал тачаалын хоронд нэвчсэн байдаг. Цэцэглээчгүй мөртлөө үзэн ятхын өтөнд баригдсан явдаг. Мунхаг хүнээс хайр нэхэж байгаа хүмүүс өөрсдөө мунхаг. Учир нь оргүй зүйлийг тэд нэхэж байна. Мунхаг хүнээс ёс суртахуун шаардж байгаа бол нийгэм өөрөө мунхаг. Та нарын ёс суртахуун гээ чинь ёсон бусын хил хязгаараасаа холихгүй. Ариун гэгэн гэгдсэн ёс журамч хүмүүсээ хар л да. Анхааралтай ажих юм бол тэдний царайнаас өнгийн баг л олж харна. Нэгийг хилээд нөгөөг хийдэг. Тэд чамаас үүнийг нуужилж чаддаг. Тэд өөрсдөөсөө хүртэл нуугдж чаддаг. Тийм айхтар хаалт халахвчтай хүмүүс. Мунхагийн хүрээнд нүглэл бодтой. Гээрлийн хүрээнд буян л бодтой. Буддаа нүгэл хийж чадахгүй. Эсрэгээр чи буян үлдэж чадахгүй явна. Нүгэл буян гэдэг нь чиний шийдвэр биш, үйлдэлч биш. Харин бөө дүрийн чинь сүүдэр юм. Хэрв чи гэгэрвэл сүүдэр чинь гэрлэр дүүрнэ. Сүүдэр хэнийг ч хорлож чадахгүй. Тэр зүгээр бэлэг тэмдэг. Чамайг харанхуй юу, гэгэрсэн үү гэдгийг харуулдаг дохио. Буян нүглийг үйлдэлээр нь биш, мөн чанараар нь таних учиртай. Жишээ нь Буддаа уурдаж болно. Түүний уур хилэн нэгүслээс өөр юу ч биш. Чиний хайр үнэн бишийн адил Буддагийн уурч үнэн биш. Чи сүүдрээ яаж ч гойж, гоодож, хааж, халахалж, бүр дээр нь сувраг барьсан ч нэмэргүй. Учир нь чи юу хийж байгаа даам биш. Өөрөө хинбэ гэдэгт асуудал оршино. Энэ ялгааг ойлгож чадвал тантрыг сая ойлгоно. Тантр бол их хөлгөн. Тэр үйллийн тухай биш, оршихуйн тухай ярьдаг. Чи унтаж байна уу, сэрүүн байна уу? Ховс зүүдний ертөнцөөр тэнж явна уу? Бодит түнний агаар амьсгалж байна уу? Өөрийгөө санаж байна уу? Эсвүгөөс мартчихсан уу? Үнэн дээр чи юу ч хийсэн өөрийгөө сандаггүй. Тэгэхээр чи юу ч хийдгүй л гэсэн үг. Тухайн үйлдэл зүгээр чамд учирдаг. Ухамсаргүйн харанхуй чамайг жолоодож албан хүчээр хийлэгдэг гэсэн үг. Өөрийн ирэхгүй хийдэг үйлдэлийг чи нийгэм сайн муу, ёстой ёсгүй гихчлэн ангилдаг. Ийм маанаг дүрмтэлтэнд санаа зовох хэрэггүй гэж тантар сануулж байна. Тэр чиний дотор руу өнгийж үзнэ.
Мөнхгийн хороос амьдрал биш үхлэл ялгардаг. Харанхуйгаас харанхуй л төрнө. Тэгээд яах вэ? Бид үйлдэлээ засах гэж оролдох уу? Илүү ёс журамч, буян будагч болох уу? Эсвэл гадна үйлдэлийн биш, дотоод ухамсарын хувьсгал хийх үү? Дотоод ахуйгаа бид өөрчилж болно. Үүнд тоо томшгүй олон дахин төрөлт хэрэггүй. Ердөөл бүх энерги, ухамсар юугаа тийш нь юулж чадвал гів гэнэт гэрэл асна. Тэр гэрэлт чиний бүх өнгөрсөн ба ирээдүй нүдний өмнө тодорно. Өмнө нь юу болсон, одоо юу болж байгаа, хожим юу болохыг нэвт шувт талдах болно. Харанхуйн хөшиг ярагдах агшинд орчлон ертөнц чиний өмнө хамаг нууцаа дэлгэнэ. Чамайг дотоод гэрлээ асаана гэдэгт таантар итгэдэг. Гэрэл асаал бол өнгөрсөн үе падгүй. Тэр бүхэн чамтай учирсан. Гэхдээ нойрон дунд хөвөрсөн зүүд байлаа. Ухамсараа алдсан үед сайн муу 9 шидийн юм хийсэн биз? Хамгийн гол нь чи сэрсэн. Бүхий л үүлийн үр замхарч чиний цэвэр тунгалаг мөн чанар тодорно. Энэ бол эгшин зуурын гэгээрэл. Нүр их хөдөлмөр зүтгэл хэрэггүй. Йог ажил хэрэгч байхыг уриалдаг. Батанжаалыг чи хялбархан ойлгоно. Учир нь чиний логик, математик сэтгэлгээнд яв цав нийцдэг. Харин Делаваг ойлгоход хэцүү. Тэр бол маш ховорхон үзэгдэл. Батанжаалын ойлголт бол нийтлэг зүйл. Тийм учраас түүхийн туршид нэр нөлөөтэй байж ирсэн. Делава шиг хүмүүс хүн төрлөختний ой тойнд нэрээ хадаж мөрөө үлдээлгүй замхардаг. Тэд жирийн олны дур сонирхлыг татдаггүй. Патанжали аваа сэтгэгч, чи өөрөө өчүүхэн сэтгэгч байж магадгүй. Гэвч та хоёр нэг хэмжээсэнд хамаарна. Чи жаахан хичээхэд Патанжалиг ойлгоно. Жаахан хичээхэд түүнийг хэрэгжүүлж чадна. Тэгвэл Делаваг ойлгохын тулд тис ондоо хэмжээсэнд орох хэрэгтэй. Хаос хөдөлгөөнд шилжих ёстой. Тэр чиний бүх логик, математик, философи сэтгэлгээг будаа болгоно. Чамайг бүрэмсэн товарглохоос нааш түүний санаа амрахгүй. Хуучин бүх хэв загварч нь нурж, цэв цэвэрхэн болсон үед л цов шин ахуй цэцэглэнэ. Патанжалитай ханилбал алхам алхмаар сайжраад л байна. Гэвч үнэнд хүрэхэд энэ амьдрал чинь хангалтгүй. Хичнээн төрөлдөө тийхүү алхахыг хэн ч үл мэднэ. Харин Делавагийн дэргэд чи яг одоо үннийг нээж болно. Сайжрах гэсэн ойлголт энд байхгүй. Үе шат зэрэг дэсийн далаар Делавагс асуугаад нэмэргүй. Йог бол даваа руу өксөхтэй адил. Доод билээс алхам малхмаар мацаар оройд гарч болно. Гэвч давааны цаана даваа бий. Делавагийн дэргэд чи шууд ангал руу өсрөн, эс бөгөөс шууд тэнгэрөөд дүүлнэ. Энд алхаж сажлах орон зай байхгүй. Патанжалийн зааснаар явбал үхэр тэрэг хөлсөнтэй адил. Алгуур зөөлөн аваар осол бахтай. Чи дурын үедээ зогсож, дурын үедээ урагшлана. Энэ үеийн хэмжээс нь хөнлөн чиглэлтэй. Үхэр тэрэг А цэгээс Б цэг рүү, Б цэгээс С цэг рүү, С-гээс D рүү гიშлэн шилжинэ. Гэвч хэмжээс нь ижил нэг л хавтгайдаа. Тэгвэл Делаватай учрвал босоо хэмжээсэнд орно. Тэнд А-гаас Б, Б-гээс С-г ойлголт байхгүй. Урагшаа биш, дээшээ тэмүүлнэ. Одоо чи үхэр тэргэнд биш, пуужинд суулсан гэсэн үг. Патанжали цаг хугацаан дотор хөдөлдөг бол Делава цаг хугацаанаас чамдад аялдаг. Энийг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ 10-20 жилийн дараа иж эдийн гайхамшиг бийжнэ үз. Тэр үед окторгын шинэ хөлөг бий болж хуучин цаг хугацааны ойлголтыг бүрэмсэн эвдэхвэ. Тэр хөлөг хэдхэн секундэд дэлхийг тойрно. Пүнагаас нэм гарагт хөөрсөн хөлөг даваа гарагт эсвэл бэмб гарагт буцаж ирнэ. Даваа руу үсэрч орох юм уу? Бэмб руу ухарч болно гэсэн үг. Ердийн цаг хугацааны ойлголт оронгоороо эргэнэ. 16-ны өдөр нисээд тэр өдрөө буухад 17-нд бууж болно. Эсвэл бүр урагшлаад 15 болчихно. Цаг хугацаа бол үхэр тэрэгтэй ертөнцид буюу хавтгайд нийцдэг. Хурд хөндлөн хэмжээс өөрчлөгдснөөр цаг хугацаа тохирхоо билнэ. Делава бол босоо ухамсар, окторгын сэтгэлгээ. Тантар йог хоёрын ялгаа нь энэ. Нэг нь хөндлөн хэмжээст төг түмэн амьдралын орчид шаарддаг. Нөгөө нь босоо хэмжээс буюу нэг л агшин хангалттай.
Тантрт өөрийн арга техник бий. Тэр нь ямар ч арга техник үгүй гэсэн нэртэй. Йог бол идэвхийлэл, чи өчүүхэн эго, өчүүхэн энергиэрээ бүхэлдээ тэмцэх болдог. Энэ тулаан сая жива, сансрын орчил дамжин өрнөнө. Тэгэд ч гэгэрх боломж бараг үгүй. Бүхэлдээ тулалдах нь мугуйд явдал. Чи өөрөө түүний анги хэсэг шүү дээ. Давлгаан далайтай, навчин модтой, гарчин биетэйгээ тулдах шиг. Йог хитрхи уйггүй. Үргэлж урсгал сэрдэг зантай. Юу л байгаль чанар байна, түүнийг хаяна. Юу л хиймэл чанар, түүнийг шилнэ. Тэрээр энгийн бүхэнд дайсагнаж, зохиомл бүхэнд дадлагчдаг. Тэмцэл дулаандаа хөхөн баясдаг байх. Хэн баясдаг гэж та нарын эго. Эгоист биш йогчийг олох нь өдрийн одыг олохоос хэцүү. Хэрв олдвол энэ гайхамшиг. Яагаад тийм ховор вэ гэвэл идэвх чармайлт бүхэн эгог бийжүүлдэг. Тэмцэл тулаанд эго чангардаг. Игэл даруухан йогчтой таарч магадгүй. Гэвч түүнийг илүү гүн ажиглавал даруу бус чанарыг нь олж үзнэ. Тэнд маш нарийн, маш нуугдмал эго бий. Би бол шалны тоос төдий гэж тэрээр чанга дуугаар хэлнэ. Гэвч нүдэнд нь даруу зангаараа бахархаж бартсан омгийн гал улалцсан. Цаанаа бол над шиг даруухан хүн хаач үгүй гэж шивнэнэ. Энэ л эгогийн араншин. Яагаад хүмүүс тэмцэл тулаанд хорхосдог вэ? Тэдний эго цовхчин баясдаг учраас л тэр. Амьдрал нь тэмцэлгүй бол уйтгартай болчихдог. Эго өлсгөлөнд учирч байгаа хэрэг. Түүнд хоол хүнс хэрэгтэй. Тэгээд л хүмүүс тэмцэж тулалдах шалтак хайдаг. Шалтак олдохгүй бол албаар бий болгоно. Ян зүрийн зохиомл бартаа саад хийн. Тэгээд зохиосон юмстайгаа тэмцэж гарна да. Тантр энгүүн мөн чанарын зам. Тайван жамаараа байх зам. Чи урсгалтай тэмцэхгүй зүгээр л түүнийг дагаж урсна. Гол мөрөн тэртээ тэргүй далай руу урсаж байхад сөрж мөчөөрөхөд юугаа хийх юм? Түүнийг хүлээн зөвшөөр, бууж өг. Бууж өгөх тантрын түлхүүр, тэмцэх нь йогийн түлхүүр. Тантрыг хайрын зам гэдгийн учир энэ. Хайр бол бууж өгөхийн нэр. Үүнийг мэдэрсэн цагт Делавагийн үгс болор эрдэн шиг тув тунгалаг санагдана. Тантр бол та нарын дасч дадсан хавтгайн сэтгэлгээ биш, огторгуйн сэтгэлгээ. Тэр бол тэмцэх биш, бууж өгөх, сүжиглэх сэтгэлгээ. Чармайх биш, сул зөнгөөрөө урсах сэтгэлгээ. Хялбар бүхэн зөв гэж Жуанзи хэлжээ. Йогийн хувьд хэцүү бүхэн зөв. Тантрын хувьд хялбар бүхэн зөв. Хялбар учраас л яарч чадгах хүчилж чармайх зүйлгүйгээр сул тавиухан байдаг. Бурхан өөрөө чамайг татна. Чи зүгээр л хүлээ. Цаг нь болоход гайхамшигт учрал болно. Бусдаас төрүүлэх гэж, цагаасаа уртдах гэж Бурханаас илүү яарахын учир юу? Буддагийн нэг сайхан түүх байдаг. Будда Девачингийн үүдэнд иржээ. Амгалант орны оршин суугч түүнийг хүлээж байсан учраас хөл хөөрцөг болон үүдээ дэлгэж ухтав. Будда босгод авч амжаагүй байхдаа орчлон ертөнцийн зүг эргэн харлаа. Тоо томшгүй сүнс Девачингийн шатнаас зуурч авахын тулд амь тэмцэн өрсөлдөж орилон шуугилдах аваа. Девачингийн хаалгач тавтаа морилнуу бид таныг хүлээж байлаа гэхэд Будда бишид олныг ороогүй байхад би яаж орох юм бэ? Гар минь хаалганд хүрсэн ч хөл минь хараахан даваагүй байна. Би тэднийг хүлээнэ гэжээ. Энэ бол тантрын гүн үзэл. Ор ганцаараа туйлын гэгэрэлд хүрэх хинч үгүй гэж тантр хэлдэг. Бид бусдын тасархай шүү дээ. Бүгдээрээ нийлж хэмээн бүрэн бүтэн болдог. Сүмбэр оргил боллооч эргэн тойрон чинь дов толгод хөглөрнө. Чи их дэлхийн нэгэн тоос. Их давлгаа байлаач. Зүг бүрт чинь усан долгис мэрэлцэн. Чи бол гүн далайн нэгэн тусал. Яаж ганцаараа тасрах вүлээ? Өмнө өгүүлсэн домгийн төгсгөлд Будда өнөө хэр хүлээсээр байгаа гэжээ. Аргагүй шүү дээ. Хинч өнчин арал болж чадахгүй. Бид бүгд цугтаа их газар. Би чамаас жаахан төрүүлсэн байж болно. Тэглээгээд бүрэмсэн салахгүй. Миний хувьд дээрх түүх бол үлгэр биш. Энэ түүхийн гүн утга зүрхэнд минь дуршиж байна. Би ч гэсэн чамайг хүлээж буй.
хувь хүний нирван хутаг байхгүйг би мэднэ. Нэг нь төрүүлсэн, нөгөө нь хоцорсон байж болно. Гэвч бүхлээс хизээч ангижрахгүй. Гэгээрсэн хүн өөрийгөө бусдын нэг хэсэг бүхэлдээ нэгдмэл гэж мэдээгүй бол өөр юуг мэдсэн гэхвэ? Бид нэгэн бүхэл оршихуй дотор хөлхнөм. Тийм учраас тантар олноос дөрүүлэх гэж улайрах хэрэггүй. Орчлонгоос тасрах гэж шаналлах хэрэггүй. Өөрөө ихэнд зогсох гэж өрөөлийг түлхээд яана. Ингүүн тайван бай. Бүхий л ертөнц бод хутгийн зүг урсаж байна. Бод хутагтай болзоон үгүй учирдаг. Түүнийг хүчлэн бүтээх гэж битгий зов хэмээн. Тантрыг ухаарч өөрийнхөө угаас бурхандаг гэж мэдрэх юм бол мөн ч их тайвширнаа. Эс бөгөөс бурхан шашны мөр хөөсөн ч жирийн хүнээс долоон дор үүмэрч бухимдсан, чангарч чивчирсэн хүн болох вэ. Жирийн хүмүүс өнгө мөнгө, эрх дарахын төлөө тэмцдэг. Гэвч шашны хүмүүсийн том зорилгын дэргэд энэ нь юу ч биш. Шашны хүмүүс нөгөө ертөнцийн зорилгодон багтарч бөглөрхөөн шахаж явдаг. Тэдний ертөнц алс чандын үл үзэгдэх учраас хөөрхийс байдаг хэсэгт нь байнга эргэлзэж шанална. Энэ ертөнцөөс нэг нь татгалцсан. Гэтэл нөгөө ертөнц нь байхгүй бол шатлаа шүү дээ. Ийм айдас завьрт автсан номтон болоод хэрэггүй. Миний хувьд шашинлаг хүн ингүүн тайван, эрх чөлөөт нэгэн. Энэ ертөнц төдийгүй нөгөө ертөнцөд санаа зовох, сэтгэл уягдах зүйлгүй. Зүгээр л амьдарч зөнгөөрөө жаргана. Түүний хувьд гагцхүү энэ агшин үн цэн, амин шимтэй. Дараах агшин дараадаа л болно биз? Агшин бүрийг тийхүү баяр талархал, сэтгэл ханамжаар хүлээн авна. Зорилгод уягдсан хүн шашиндаг байж чадахгүй. Зорилгод уягдах нь эгэл ертөнцийн зан журам. Зорилго нь мөнгө байна уу, бурхан байна уу, ялгаа юу? Ингүүн тайван байдлыг алдагдуулж байвал тэр бүхэн ижилдээж годолтой годол. Тантар үнэхээр гоё. Энэ бол оргил ухаарл, очир эрдэнийн зарчим юм. Хэрв тантрыг ойлгож чадахгүй бол чамд йог таарна. Тантрыг ойлгож чадсан бол баг хөлөгний ёс зүй, үзэл сурталт санаач хэлэх хэрэггүй. Их хөлгөн байхад өчүүхэн завьтай зууралдаад яах вэ? Буддизмд хоёр чиглэл бий. Нэр нь их учиртай. Нэгийг нь хянаяна буюу баг хөлгөн гэдэг. Энэ бол йогийн зам, бяцхан завь юм. Энэ завин дээр чи ганцаараа суун. Өөр хинч юу ч багтахгүй, тийм уйтан. Йогч хүн жижиг завиндаа суугаад гав ганцаархнаа аялдаг. Тэгвэл буддизмын нөгөө урсгалыг махаяна буюу их хөлгөн гэдэг. Энэ бол авраг том хөлөг онгоц гэсэн үг. Тоо томшгүй төрлөختнийг багтаах, бүх ертөнцийг тээж чадах авраг хөлөг юм. Йог бол баг хөлгөн, тантр бол их хөлгөн. Делова их хөлгтөн байсан. Их хөлгөнийг магтан дуулагч, сүслэн бишрэгч байсан. Баг хөлгөн хувайн бодож даваа шарлуулах гэсэн хүмүүст тохирдог. Үргэлж бусдыг буруутгаж, өрөөлийг өрөвдөж явдаг хүмүүст таардаг. Тэд хэнийг ч дайхыг хүсэхгүй, өөрөө л хүрхийг хүсдэг. Чи хаачих гэв миний хүрх газарт зөвхөн шилмэл хүн очдөг юм. Чам шиг хүнд санаа байвч сачий тутна гэж хэлээд завиндаа суухыг хэнд ч үл зөвшөөрнө. Харин их хөлгөн үлэмжийн гүн хайраар бүхнийг хайрладаг. Хэн ч орсон чөлөөтэй, ямар ч болзол такс байхгүй. Хүмүүс надаас та хүссэн бүхэнд авшиг хүртээдэг юм уу гэж асуудаг. Тийм ээ. Би авшигыг ямар ч болзолгүй хүртээдэг. Энэ тохиолдолд хүн төрлөختний түүхэнд анхных нь юм шүү. Авшигыг урд нь эгоист хүмүүс хүртдэг байсан. Тэд хорвоог зүхэж, бусдыг буруу шааж, өөрөөс нь өөр ариун юмгүй гэсэн омог бардамт автдаг. Тэд хилэнц зовлонгийн үүр уурхай ертөнцийг оргисон авгаа номч гэж өөрсдийгөө нэрлэж ирсэн. Харин та нар тамийн тогоондоо хөлбөрч үлдэх заяа муутай амьтад юм гинэ. Би бүх хүнд үүдээ нээсэн анхны тохиолдол. Үнэн хэрэгтээ би үе таалгаа аваад хайчихсан юм. Нэх хаах ойлголт энд байхгүй. Дуртай нь морилж болно. Учир нь миний үзэл санаа их хөлгөн, тантрын үзэл санаа. Гэхдээ би тантрыг ойлгохгүй хүмүүст йогийг ярьдаг. Би хэн бүхнийг урьж дуртай бүхнээр нь дайлдаг.
Бурхан та нарын хэнийг ч голж шилэлгүй урин зална. Бурханы голоогүй хүнийг голох хэн юм бэ би? Орчлон дэлхий та нарыг алган дээрээ бөмбөрүүлж, өвөр дээрээ эрхлүүлж, амьдрах эрчим хүч бэлгэлж байхад шүү. Адгийн хар нүгэлтнээс ч илээ амьсгалах агаар, алхах шороог орчлон хармалдаг гэж үү? Тэр буянтай хүнд илүү агаар өгнө, чи нүгэлтэй хүн амьсгалах ёсгүй гэж оршихуй хэлдэг билүү? Үгүй ээ. Тэрээр хэнийг ч ялгалгүй ивэнд тэгдэг юм. Лалын арш Жунайдад ийм явдал тохиолджээ. Тэдний хөршүүдийн нэг нь айл амьтанда арандаг болсон нэгэн байж. Тосгоны хүмүүс Жунайд дээр ирж, та Бурханд хандан залбирч энэ муу ёрын амьтнаас биднийг салгаж өгөөч гэж гуйжээ. Жунайд Бурханд чин зүрхнээсээ залбирэн суухдаа нэгэн дуу хоолойг сонсчээ. Би түүнийг хүлээн зөвшөөрсөн байтал та нар юунд эсэргүүцсэн вэ? Энэ явдлыг Жунайд өөрийн дурсамжиндаа тэмдэглэн үлдээсэн юм. Би Бурханаас дахиж тийм тэнэг юм гуйхаа байсан. Бурхан тэр хүнд амьдрал бэлэглэж, цаашдаж инх тунх явах эрч хүч хайрласаар атал би хэн болоо түүнийг сөргөх юм бэ гэж бичжээ. Оршихуй та нарт амьдрал өгөхдөө болзол тавиагүй. Би ч гэсэн та нарт авшиг хүртээхтэй болзол тавихгүй. Оршихуй та нарт хязгааргүй ихээр итгэж байхад би яаж итгэхгүй байх юм? Тантар бүх нийтэд хүртээлтэй. Цөөн сонгомд хүмүүст зориулаагүй. Гэхдээ тантар цөөн сонгомд хүмүүсийн зам болж хувирсан нь түүнийг хүн бүхэн ойлгож чаддгүйхээс болсон хэрэг. Гэхдээ л тантар хэний ч өмнө нээлттэй. Чамайг үсрэхэд бэлэн бол тантар тосход бэлэн. Сайн үйлсийн даруулга хэрэглээн үгүй атал махаа мутрын агаарт нүгэл бүхэн шатна. Дахин давтагдж буй энэ махаа мутар гэж юу гэсэн үг вэ? Энэ бол бүхэлдээ нэгдмэл үеийн төлөв юм. Бүхэлдээ гүн оргазмд орохын нэр. Хайртай хос секс оргазмд орох үед бие биендээ уусан хайлдаг. Эмэгтэй нь эмэгтэй биш болж, эрэгтэй нь эрэгтэй биш болдог. Тэд арга бэлгийн бүхэл тойрог болж, арга нь бэлэг рүү, бэлэг нь арга руу ууснаар өөр өөртөө бие хүн байхаа больдог. Хайр үгээр илэрхийлшгүй гоё байдгийн учрыг ийм төлөвийг мутраа гэдэг. Гүн оргазм домсон хурцлыг тэмдэглэсэн ёгт нэр. Оршихуйд нэгдэх оргил тавирлыг махаа мутар буюу үлэмжийн хайлан гин. Секс оргазмын үед юу тохиолддог вэ? Үүнийг ойлгох нь оргил оргазм буюу махаа мутрыг ойлгох түлхүүр болно. Хайрын хос эрхлэн наадахгүй. Эхнэр нөхөр хоёр биш гэдгийг санаарай. Энэ бол зүгээр хайрын хос. Учир нь эхнэр нөхөр хоёр оргазмд бараг ордоггүй. Тэд уусч хайлж чаддаггүй. Эхнэр эхнэрээрээ, нөхөр нөхрөөрөө үлддэг. Тэд эхнэр нөхрийн дүр тоглодог жүжигчид. Хууль ёсны дүрээ бүтээж л байвал дуртай дургүйнд падлийгүй. Нэг удаа би Муула Насрдинээс чи гэрлээд хэдэн жил болж байна гэж асуухад за да 20 гаруй жил болоо даа л гэв. Яагаад болоо даа гэдэг юм. Муула санаа алдаснаа. Эхнэртэй минь уулзахаараа чи энэ тухай ойлгондоо гэж хариулсан юм. Эхнэр нөхөр бол нийгмийн институт. Шүтэн барилгаар биш, албан хүчээр бий болгосон тогтолцоо. Хайрын төлөө биш, эдийн засаг, нийгэм, ёс уламжлал, удам угсаа, аюулгүй байдал энэ төргээд хайраас гадуурх бүх хэрэгцээ шаардлагат үйлчлэх албан байгууллага. Ийм учраас эхнэр нөхрийн хооронд оргазм бараг байдгүй. Маш цөөн тохиолдолд үнэхээр хайрын хос баймаажин оргазм боломжтой. Та хоёр гэр бүл эхнэр нөхрийн хэмжээснээс халин гарч байж үүнийг мэдэрнэ. Дорн дахинд гэр бүлийн хатуу уламжлал хэдэн мянган жилээр бэхжин тогтсон. Оргазм гэж юу байдгийг мэддэг энтхэг эмэгтэйтэй би нэг ч удаа таарч байсангүй. Зарим барууны хүүхэн олон жилийн дотор ганц 2 удаа оргазм гэж ямар гайхалтай зүйл болохыг мэдэрсэн байдаг. Түүнийг эс тооцвол бие махбод нь оргазм амсах боломжтой гэдгийг бүсгүйчүүд бүрэмсэн мартжээ. Энэ бол хүн төрлөختөнд тохиолсон эмгэнэлт гамшигын нэг. Эмэгтэй хүн оргазм мэдрэхгүй үед эр хүнч мэдрэх боломжгүй. Хос хоёр бие биедээ бүрэн төгс уусан хайлж хэмээн үүнийг амсна. Нэгэнд нь учраад нөгөөд нь учрахгүй байхын аргагүй үйл явц. Ердийн дур тавилт
тачаас суллах тохиолдол байна. Гэхдээ энэ оргазм биш. Оргазм гэж яг юу юм бэ? Чиний бие игэл махбод байх ам болж энергийн долгио болж мэрэлцхийг хэлнэ. Долгис маш гүнзгий, бүр хязгааргүй ёроолоос ундарна. Энэ бол нэгэн зүйл цахилгаан үзэгдэл. Матер гэж чухамдаа байхгүй. Бүх матер наана бит байдлаар үзэгддэгч цаад гүндээ цахилгаан долгион төдий гэж орчин цагийн физикчид хэлдэг. Оргазмын үед чи биеийнхээ хамгийн гүн ёроолд хүрч матер бус зөвхөн энерги долгилохыг мэдэрнэ. Ямар нэгэн хаалт, хашилт, бит чанар үгүй болно. Гэхдээ өвөрмөц нэгэн лувшилт мэдрэгдэнэ. Чиний хайрт ч ийм байдалд орно. Лувших тоолонгоор та хоёр бие биедээ бууж өгч уусан хайлна. Энэ лувшилт туйлын тааламжтайгаад завиур шандал огтоос үгүй. Бие махбод ууршин замхрах нь үхэл мэт. Энергийн төрлөг дунд өөрөө өөрийгөө олохоо болно. Энэ үед бүдүүлэг дүрс давхүй сарниж амин сүнсний гал дүл үлдэнэ. Амраг хос айсам хэмнэлд орон бүжих үед зүрхний цохилоо, амьсгалын хим, биеийн эс бүхэн аясан найрсан. Арга бэлгийн бэлэгдэл хос захсыг мэднэ үсттэй. Арга нь бэлэг рүү, бэлэг нь арга руу, ир нь эм нь ирлүүгээ шунгадаг. Нэг нь тойрогт орно цуг лугшиж, цуг долгисон. Нэг нь цогц аялгуу болж дуурсан. Үүн шиг яруу тансаг хөгжим хаа байх вэ? Авгаа сонгодог нь ч энэ аялгууны дэргэд сулран бүдгэрч, ердөө түүний сүүдэр юм шиг санагдана. Хоёр талын долгио нэгдэх нь оргазм юм. Тэгвэл хэн нэгэн хүнтэй биш, бүхэл оршихуй лугаа нэгдэх нь махамутар буюу авгаа их тавирал байх болно. Энэ бол бодит туршлага. Чамд түүнийг амтлах зол завшаан бий гэдгийг санаарай. Индонезид Бабак Субух нэртэй егзэр хүн бий. Түүний арга барил Латиханы шинжилсэн хувилбар юм. Латихан бол нэн эртний тантрын өвдөс бөгөөд махамутар руу хийх анхны алхам юм. Энэ нь хүний биеийг долгиолог, эрчимлэг болж уусан хайлахт нь зүгээр л зөвшөөрөл өгдөг арга. Бабак Субух өөр лал шашинтан. Гэхдээ түүний дасгал нь Субуд нэртэй. Энэ бол буддист үг. Субуд гэдэг нь су, бу, да гэсэн гурван үгийн нийлбэр. Сушила, Будда, Дарма буюу Буддагийн ариун зарчим, гэгэрлийн хууль гэсэн утгатай. Делавагийн хувьд их хүлэгний зам юм. Латихан тун хэлбэршүүлсэн арга. Эхлээд бие сэтгэлээ суллаж тайвширна. Өмнө нь Латиханд нэвтэрсэн хүнтэй цуг хийвэл нөмөр нөөлөхтэй. Тэр хүн чамайг нээж өгнө. Туршлагатай хүн олдохгүй бол өөрөө өөрийгөө нээ. Жаахан хугацаа л орох байх. Хэрв нээгч хүн байвал тэрээр дэргэд чин зогсоод Латиханыг хийж эхэлнэ. Чи зүгээр л зогсож байна. Түүний энерги эргэн тойрончин лугшиж цэцгийн анхлага мэт хүрээлнэ. Гэнэт чи аялгуу хөгжим мэдэрнэ. Яг л хажууд чинь цээлхэн хоолойтой дуучин дуулж байгаа юм шиг, уран хөгжимчин хуур ятга тоглож байгаа юм шиг болно. Өрөө тасалгаа чинь арилсан орон болж хувирна. Дэрэгдэх хүнтэйгээ цуглуулших үед бие хаачин чичирхийлж, гар хөл чинь уйлзэж эхэлнэ. Чамаас ямар ч идэвх чармайлт гарах ёсгүй. Энэ бүхэн аяндаа болно. Ингүүн тайван хүлээж вэ. Бие чинь хөдлөөд эхэлбэл 20 саад тавиузээ. Бас хөгжөөн дэмжих гээд хүчлэх хэрэггүй. Болж буй бүхнийг хүлээн зөвшөөрөхөд л болоо. Тэр үед асар их энерги дээрээс чинь аадрын үүлмэт бүрхэн ирээд бүх биеэр чинь нэвчинэ. Чи түүний иргэшээлд нэгэнт оржээ. Өөрийн ирэхгүй бие чинь намуун зөлнөр найгалзан бүжиж эхэлнэ. Тэгээл үүлмэт дэгдэн хөөрөх шиг болно. Хэрв чи автомат бичлэгийн талаар мэддэг бол Латиханыг ойлгоход хялбар байх вэ? Автомат бичлэг хийхэд гартаа үзэг бариад нүдэ анин хүлээж суудаг. Гив гинт гарт чинь огцом үйлзэл орж ирнэ. Чи өөрөө юу ч хийх ёсгүй. Хүчлэх юм бол чиний үйлдэл болчихно. Ингүүн аясаараа бай. Делавагийн энэ үгс илүү дутуу үгүй. Төгс төгөлдөр үгс юм шүү. Чамаас ямар ч эсэргүүцэл гарах ёсгүй. Бүхнийг хүлээн зөвшөөрчих. Энерги туйлын эмзэг бөгөөд ихэн үедээ бүрч үргэмтгий байдаг. Түүнийг хүчээр эзэмдэх гэвэл сансны гарц. Бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөгүй. Эргэлзэж байгаа цагт энерги орж ирэхгүй. Эргэлзээнээс эсэргүүцэл үүсдэг. Тийм учраас шашин шрата буюу
итгэж сүсхийг энэ түрүүнд чухалчилдаг юм. Зүгээр л итгэж гараа суул орхи. Цаг нь болохоор үзэг барьсан гар чинь зөнгөөрөө хөдөлж, цаасан дээр элдвийг сараачиж эхэлнэ. Яг энэ үед хэн нэгэн чамд асуулт тавиг. Эсвэл чи өөртөө асуулт тавь. Дотроо юу ч бодож тооцох хэрэггүй. Асуултаа тавьчгаад хүлээж бай. Гинэт хариулт бичигдэх болно. 10 хүн ийм туршилт хийхэд адаглаад 3 хүн нь автомат бичлэгийн авьяастай байдаг. Хүмүүсийн 30 гаруй хувь нь зөм бэлгийн гайхамшигт чадвартай мөртөө үүнийг ухамсарладаггүй. Ухамсарлаж чадвал эрдийн уйтай амьдралд чинь цоо шинэлэг, хөөр хөгжөн ундарч өгөндөө. Дээрх тохиолдолд янз бүрийн тайлбар өгдөг. Гэхдээ тайлбар тийм ч чухал биш. Хамгийн гүн тайлбарыг нь би хэлье. Чиний дээд төв, доод төвөө захирах чадaltaй. Дотоод ухамсар чинь игэл сэтгэлээ эзэгнэх хүчтэй. Чи асуусан, гээд хэн хариулв? Өөр нэгэн бишээ. Чиний дотоод ухамсар хариулж буй хэрэг. Даанч хүн өөрийн дотоод чанараа мэддэггүй. Гэтэл тэр чинь авгаа бурханлаг, үнэмлэхүй цэцэг. Цэцэг үрээ эзэмшдэг, ирээдүйн өнгөрснөө эзэмшдэг. Ахмад нас чинь хүүхэд насаа эзэмшдэг. Далд нууц нь ил үзэгдлээ эзэмшдэг. Дүрс үгүй чанар нь дүрс хэлбэрээ эзэмшдэг. Энэ бүх зүйлийн гүн утгыг ойлгоорой. Түүнтэй адил чиний үнэмлэхүй чадамж үйллийг чинь жолоодож, асуултанд чинь хариулж байгаа юм. Автомат бичлэгийн үед зөвхөн гараа сулалдаг. Тэгвэл латихааны үед бүх биеэ суллах ёстой. Гив гинт хүчтэл үүсхийг мэдэрнэ, аяндаа гарч нөргөгдөж, хөл чинь хөнгөрч, үл үзэгдэх уяагаар хэн нэгэн чамайг татах шиг болно. Дороо эргэцэн бүжиж эхлэнэ. Анхандаа эмх замбраагүй боловч улам хойштоо уран нарийн эвлэг хөдөлгөөн ундрна. Үүнд чиний идэвх чармайлт огт шаардлагагүй. Үнэмлэхүй чадамж өөрөө доод төвшин буюу бие махбодыг чинь залуурдах болно. Латихан бол эхний алхам. Даяар ертөнцлүгэ учран золохын сайхныг мэдэрнэ. Эхний алхам гоёч, эцсийн алхам бүр гоё. Эцсийн алхам гэдэг нь чи ертөнцтэй нүүр тулах төдийгүй төгс оргазмд орохыг хэлнэ. Би чамайг энэ бүхний туйлд нь хүрээсэй гэж хүсэж байна. Эхний алхамда хагас цаг зориулсан бол эцсийн алхамд бүтэн цагийг зориул. Үнэхээр гайхалтай. Үйлдэгч үгүй бүжгийн гал дүлд бохир буртагч нь нэлдэн шатаж бүх бие чинь ариусан цэвэршин. Маха мутрын агаарт нүгэл бүхэн шатна гэж Делова хэлсний учир энэ. Өнгөрсөн бүхнийг сорын галд өргөж орхино. Энэ бол дахин төрөлт. Шинэ амьдралын үүсгэл. Энергийн урсгалд чи гадна дотногүй угаагдах болно. Бүжиг зөвхөн гадна талд өрнөхгүй. Уусан зохирох тусам дотор зүрхний бүжгийг чи мэдэрнэ. Гадаад бүжиг, дотоод бүжиг хоёрын нэгдэл дунд бүх ертөнцийн айзам хэмийг олно. ертөнц лүгээ цуг лугшиж байгаагаа ойлгоно. Хагас хормоор эхэлж бүтэн хормоор төгсөг. Энэ хооронд өөрийнхөө зохист цагийг нээн. Хэдэн ч минутанд ихний алхмаа хийж болно. Үүнээс 2 дахин илүү хугацааг бясалгалд зориул. Хэрв 10 минутанд латихаанд орсон бол 20 минут үргэлжлүүл. 15 минутанд орсон бол 30 минут үргэлжлүүл. Зүгээр нэг үзээд алдах биш. Төгс угаалга өөртөө хий. Тэгээд энэ ариусгалаа чин зүрхний талархал залбирлаар мелаж өндөрлөөрэй. Бүрэн цэвэршсэн үед чиний гадаад, дотоод бие хоорондоо нэгдэх болно. Энергийн шүршүүр дор бие махбодын бүдүүлэг ахуй угаагдаж, цэвэр долгиолог болсон мэдрэмж төрнө. Одоо чи залбирал үйлдэхэд бэлэн болжээ. Өвдөг сөхрөн газар суу. Сүфи лал мөргөлдөн мөрглөө хийдэг шиг суу. Энэ бол латихаанд хамгийн зохистой байрлал. Нүдээ ансан чихтэй тэнгэр өөд 2 гараан сунга. Өөрийгөө хоосон бомб хөндөй хус мэтэр төсөөл. Толгой чинь бомбны хамсар байх болно. Усан хүрхрээн дор суусан юм шиг энергийн хүчит цутгалан чиний дээрээс бууж байна. Тэр бол ердийн шүршүүр биш. Нүргэлсэн их хүрхрээ гэдгийг латихан бүжгийн дараа мэдрэхүй. Жинхэнэ хүрхрээнд орч зогсож үзсэн үү?
Үгүй бол нэг үзээрэй. Юу мэдрэгдэх бол? Сүр хүчний дор чи дагжин чичирч хөл алдаж сөхөвчнө. Тэгвэл Латихааны дараа ийм мэдрэмж төрнө. Хоосон сав шиг бие чинь энергиэр халигн цалиглаа. Өөрийгөө хичнээн ч гүн рүү унсан хүлээн зөвшөөр. Бие, сэтгэл, сүнснийхээ хамгийн чанад буланд хүр. Ийхүү хит дүүрэх үед бие чинь хөл алдан хөсөр ойчно. Толгойгоо газар хүргэхдээ бэлхэж цалигсан энергийн их дэлхийд юул. Дээд тэнгэрээс авч доод газарт юулэхдээ чи хумх, сав, хус мод шиг л байна. Энэ үйлдэлийг 7 давтаж хийгээрэй. Гараа сунган өндийж бүх биеэн дүүргээд газар үнсэн бүхийж бүх биеэ хоослно. 7 удаа хийхэд учир бий. Тэр тоолон биеийн чинь нэг хүрд, нэг төв нээгдэж энергийн урсгал чиний гүнээс гүнд нэвтэрнэ. Хэрв дутуу орхивол хүр тооронд урсгал гацах учраас зовөр болно. Биеийн чинь 7 хүрд бүрээр энерги дамжих ёстой. Чи хаалт хашлаггүй хөндөй хонгол байх ёстой. Тэнгэрээс буусан энергийг газарт бүрэн юул. Эрчим хүчинд газардуулагч утас хэрэгэлдэг шүү дээ. Тийм газардуулагч адил бай. Дүүрэх юулах үйлдэлийг 7 удаа хийгээрэй. Илүү хийж болно. Дутуул хийж болохгүй. Өдөр бүр энэ дасгалыг хийвэл даруй 3 сарын дотор аль нэг өдөр нь чи өөрийгөө алга усныг мэдэрнэ. ертөнцлөгөө лугших энергиэсүр хинч тэнд байхгүй. Үйлдэгч алга, эго алга, зөвхөн далай лугаа лугших давалгаан байна. Энэ бол махаа мотор, төгс оргазм. Сүнсний хамгийн дээд амьрлангийн оргил. Хайртай хосууд янгийн цэнгэл хичнээн эдлэвч үл уйтхын адил чи бүх ертөнцтэй уусан сүжирхийн таашаалыг хичнээн амсавч уйтхгүй дээр. Улам мулмар баярын хурим нэмнэ. Тантрыг амаргийн йог, хайрын хүлгэн гэдгийн учир энэ. Хэн үүнд итгэхгүй байна, тэр хүн тэнэгэл байна. Хилэнц зовлонгийн шалбаагт тэлжилсэн хിവэрэн хоцорно. Махаа мотрын агаарт бүх хилэнц шатаж, эгэл ертөнцийн шоронгоос чөлөөлөгдөнө. Энэ бол ариун дармын галт бамбар. Түүнд итгээгүй мунхаг хүмүүс зовлон шаналлын буртаг дундаа хоцорно. Делова нээ нуугүй үннийг хэлжээ. Хэн итгэхгүй байна, тэр хүн тэнэгэл байна. Үл итгэгчдийг Делова чивэлтэн чарлба энэ тэрээр нь дуудсангүй. Зүгээр л тэнэг гэжээ. Өөр юу ч гэхэвдээ. Амьдралын авгаа их бэлгийг хүлээж авсангүй. Энэ бэлгийг сэжгээр биш, сүжгээр хүлээж авдаг. Тэнэг бардам зангаа таягдан бууж өгсөн үед л тэнгэрлэг ивэлтэй учрна. Бууж өгсөн үед үхэлж хамттай байхад амьдралыг хэлээд яах вэ? Амьдрал бол үлэмжийн чанар төгс цэнгэл юм. Итгэн сүсгэлэхгүй бол чинь зод завшааныг алдах болно. Ямар нэг юмд суралцмаар байвал итгэлд суралц. Итгэлээс илүү эрдэм ном, арга хувьдэс гэж үгүй. ертөнц золгүй, амьдрал утгагүй санагдаад байвал итгэлийн замыг сонго. Итгэл байвал бүх юм амьд, бүх юм утга төгөлдөр болдог. Хэн үүнд итгэхгүй байна, тэр хүн тэнэгэл байна. Хилэнц зовлонгийн шалбаагт тэлчсэн хിവэр хоцорно. Дээд ирэх чөлөөг гээрвэл гүрүү багшаал шүтгтэн. Адис ивэлэн зүрхэн тусмагц, арилсан худаг алганд буунаа. Гүрүү багшид итгэн бишрэхийн учир юу? Учир нь чи үнэмлэхүйгээс дэндүү хол байна. Үнэмлэхийн тухай би ярьлаа, чи сонслоо гэд юу мэдэрч юу амсах юм? Зүүд мөрөөдөл болохоос бодит туршлага болохгүй. Өөрөө л амсаж байж үнийг ойлгоно. Яаж чамд амсуулах вэ? Хэн чамд туслах вэ? Зөвхөн өөрөө амссан хүн чамд тус болно. Гэхдээ тэр юу ч хийхгүй. Зүгээр цонх болж өгнө. Чиний хаалга цонх хаалттай, харин түүнийх нээлттэй. Чи хаалттай учраас гэрэл гэгээ цэнгэг агаарыг бүр мартаж орхисон. Тийм юм байдаг гэж юу хэмээн мөрөө хавчиж толгой сэгсэрдэг болсон. Чи зовлон шандал, бузар буртаг дунд амьдарч ирсэн. Энэ ч чамд бодиттой санагддаг. Учир нь зовлон шандал, бузар булайг өөрөө хангалттай амсан болоод мэдж байгаа юм. Харин бурханлаг амар амгалан үнэмлэхүй цэнгэлийн талаар чи юу ч мэдэхгүй. Өөрөө амсаж үзээгүй бүхэн чамд худал хуурмаг санагддаг.
Боломжгүй юм шиг бодогддог. Тэгвэл гүрүү багш чамд цонх болж өгнө. Чи түүгээр дамжуулж агаар тэнгэрийг харж гэрэл гэлбааг үзнэ. Мартсан бүхнээ эргэж санана. Тэгээд өөрийнхөө цонхыг нээх болно. Эс бөгөөс энэ бүхэн үгийн тоглоом амны зугаа төдий. Чи Делаваг уншиж чадхаас уулзч чадахгүй. Уншлаа гэд яах вэ? Суу тухайн чинь сурсан зангаараа сайн муу нэг шошгоо хадаад сална биз? Энэ нөхөр илээ балаа гэдэг юм уу? Эсвэл овоо сэтгэдэг толгой гайгүй дуулдаг хоолой байна гэдэг юм уу? Аль нь ч вэ Делаватай чи уулзахгүй. Тэгвэл яаж уулзах вэ? Яаж Адис Эвелийг нь хүртэх үү? Гагцхүү итгэн бишэр. Гүрүү багш бол номлогч биш, сурган хүмүүжүүлэгч биш. Тэрээр хүмүүндөр тувирсан бүхэл оршихуйн баяр цэнгэл. Түүнд итгэн сүслэх аваас бүхлийн долгис чам руу урсаж эхэлнэ. Чамайг итгэсэн тохиолдолд багш амилдаг. Чи багшаар дамжуулж бурхан чанарын анхны гэлбааг үзнэ. Нэгэнт гэлбаа үзсэн хойно онгод бэлэгчин сэрж өөрөө өөрийгөө нээх болно. Дээд эрх чөлөө гэгэрвэс гүрүү багшаал шүтгтэн Адис Эвелэн зүрхэн тусмагц арилсан хутаг алганд буунаа. Багш чамд нэрван хутгийг өгөхгүй. Харин түүний ирмэг дээр хүргэж өгдөг. Эрх чөлөөг хэн нэгнээс хүлээн авах боломжгүй. Тэр бол олдмол биш, төрөмөл чанар. Багш зөвхөн адислаж чадна. Адислал бол маш амьдлаг үзэгдэл. Чи түүгээр өөрийн ирээдүйг харах болно. Гэгээр хувь зохиолоо сэрж мэдэрнэ. Багшийн дуран аваа хаа холын үл үзэгдэх хориглыг яг дэргэд чинь татаж харуулдаг. Тэгээ чи цэцгэлэж эхэлнэ. Багш чиний үр хөврөлийг усалж өгчээ гэсэн үг. Дорн дахинд багшийн адислал туйлын чухаг нандин байдаг. Өрөндөд энэ үзэгдлийг ойлгодоггүй. Тэд номлогчдыг мэдхээс биш багш нарыг мэдэхгүй. Номлогчид чамд үнний тухай л ярьж өгнө. Харин багш чамд үннийг амсуулж чадна. Номлогчид өрөөлөөс сонсоод өөрсдөө үзээгүй юмаа л ярьдаг. Энэ дэлхийд номлогч дэндүү олон. Багш дэндүү цөөхөн шүү. Чи багшийг л хай. Багшийг яаж хайх вэ гэвэл зөнгөөрөө урс. Хизээ нэгэн цагт гэгэрсэн хин нэгний тухай сурах чимээ аясын салхиар өртөөлөн зүрхэнд чинь буун. Аз завшааныг алдалгүй тэр зүг яв. Илүү их сэтгэгч биш, илүү их хайрлагч бол. Учир нь багшийг мэдлэгээр биш мэдрэмжээр олдог. Номлогчийг л мэдлэгээр олдог. Номлогчийн яриаг сонсож логикийг сонжиж болно. Харин багшийг талах шиг идэж, дарс шиг уух учиртай. Үхмэл үгээр биш. Амьд энергиэр тэжээгднэ гэсэн үг. Түүнийг идэж ууж чадвал тис ондоо оршихыг сэрж мэднэ. Багшаа олохын тулд үлэмжийн хүлцэнгүй, эмгтээлэг, нээлттэй чанар хэрэгтэй. Нээлттэй байх аваас багштай таарах үед ер бусын цогилт мэдэрнэ. Өөрийгөө хүчлэх хэрэггүй, зүгээр л байж бай. Энэ бол хайр дурлал шиг амьдлаг үзэгдэл. Чи үнэхээр өвөрмөц цочролд орно. Би багшаа олчлоо гэж хэнд ч баталж чадахгүй. Батлах гэсний ч хэрэггүй. Чамайг батлах гэж оролдвол өөр хүн үгүйсэх гэж оролдоно. Өөрөө л амсаж мэдсэн бол болоо. Эн чин зүрхний хэлмэр, хайрын зөн. Гүрүү тун учиртай үг. Мастер түүний үн цэнийг илэрхийлж чадахгүй. Мастер бол ямар нэгэн зүйлд дадаж гаршсан гэсэн утгатай. Харин гүрүүд чанга өөр утга бий. Энэ бол хөл хүнд гэсэн үг. Жирэмсэн их шиг бурханлагаар хөл хүндэрчээ. Хурын усанд хувилахад бэлэн хурамстын үйл шиг. Тэрээр чиний цангааг л хүлээж буй. Ангилгандаа багтарч алдан цомирлогоо нээх гэж буй цэцэг шиг. Чиний амьсгал шүрхийг л хүлээж буй. Багш бурхныг өөртөө тээдэг. Тийм учраас дорн дахинд багшийг бурхан адил. Бүр нарийнда бурхнаас дээгүүр шүтдэг юм. Өрн дахны санаа савнд энэ юусоо багтаж өгдөггүй. Бурхан ертөнцийн эзэн яаж жирийн хүн байх вэ гэж гайхдаг. Бид үүнд огтхонч санаа зовлгүй багшигаа бурхан гэж дууддаг. Яагаад гэвэл багш бурхандаг чанарыг өөртөө тээсэн нэгэн. Тэр хизээд асгарахад бэлэн. Зөвхөн шавийн цангаа хүн төрлөختний ундааслыг хүлээж байгаа.
Тэрээр солгой ухаан, сондгой аргад мэрэгшээгүй. Хэв маяг ёс жаягт үл баригдах ингүүн чөлөөт нэгэн. Юунд ч өөрийгөө хүчилдэггүй, ямар ч үед бүрэн дүүрнээрэн байдаг. Салхин аясаар нүүхүү шиг жам ёсны урсгалд даган зохирдог. Тэрхүү нүүдэл дундаа жаргал зовлон, нүгэл буйны үе төмөн учирлаар улам бүр тижээгдэн боловсрдог. Багш бол боловсрч гүйцсэн, унах шахам хүндэрсэн жимс. Хэрвч тосч авахдаа бэлэн бол тэр чам руу шуутхан унана. Гүрүү бол зөвхөн дорны үзэгдэл. Барууны ертөнц гүрүүг ойлгох хараахан болоогүй байна. Яагаад түүний өмнө өвдөг сөхөрч үлмийдэн толгоогоо дивсэн вэ? Өөрийгөө доромжсон хэрэг биш үү гэж тэд гайхдаг. Тойгоон сөгтөж толгоогоо бүхийхгүйгээд яах юм? Асар их сүр хүч асгаран бууж байна шүү дээ. Сөгдөхгүй бол чи түүнийг тосч авч чадахгүй. Үнэн итгэлч шав багшийнхаа өмнө сөгдөх үед эгэл нүдэнд үл үзэгдэх өвөрмөц юм болдог. Багшийн зүгээс энерги шав руу юулан ордог. Бэлгийнүдэ жаахан нээвэлчи багшийн гэрлэн бие солонгон хүрээг харна. Шавдаа өөрийгөө хэрхэн юулж байгааг үзнэ. Энэ бол бодит үзэгдэл. Багш үл шавхрах бурханлаг энергиэр халигж байдаг. Тийм учраас тоо томшгүй төрлөختөнд эрчим хүчээ түгээнэ. Ганцаараа сая шавтайгаа зэрэг харьцаж чадна. Тэглээгээд ядуурч хоосрохгүй. Учир нь тэрээр бүхэлдээ нэгдсэн, их сурвалжтай холбогдсон. Багшийн адис сэвэлээр чи ёроолгүй рүү үсрэх омог зэрэг орно. Бурхныг хайрлах, бурханд бууж өгөх хэцүү. Чи түүний хаав эдгийг ч мэдэхгүй шүү дээ. Тэр хүнд ч хаягаа өгөөгүй. Харин чи багшийг олж чадна. Багш гэж юу юм бэ гэж надаас асуувал би хэлье. Багш бол бурхны хаяг. Адис сэвэлэн зүрхэн тусмагц арилсан худаг алганд буунаа. Цэцэг услах шиг багшийн адислал дээрээс асгарахыг мэдэрч чадвал арилсан нирваны чандман эрдэнэ гарт байгааг харна. Буддагийн шадар шав Шарибудра нэгэн өдөр багшийнхаа үлмид сөхрөн сууж байлаа. Гэнэт асар их энерги түүний дээрээс буужээ. Үхээд дахин амилж байх шиг ер бусын хувиралд санаандгүй орсон Шарибудра жаахан хүлээгээч гэж дуу алдсан гин. Тойрон хүрээсэн хувиргууд юу болоод байгааг ойлгосонгүй. Будда түүнээс яагаад гэж асуув. Шарибудра би оршихоон болж нирванд уусах гээд байна. Таныхаа дэргэд хэсэг баймаар байна шүү дээ. Намайг ийм хурдан битгий явуулаач гэж нулимс туслуулан өчжээ. Багшийн төгс адисын хүлээн авсан агшинд бүх хүлээс задран ундаг. Энэ бол эцсийн тавирал. Одоо шавь багштаа баяртай гэж хэлэх ёстой. Тийм учраас Шарибудра жаахан хүлээгээч гэж гуйсан байна. Тэгээд тэр нилээд хугацааны дараа гэгээрэл төрчээ. Будда түүнд хандан би хангалттай хүлээсэн. Одоо чи явдаа. Миний өгсөн бэлгийг бусад хүмүүст түгээ гэж хэлжээ. Шарибудра уйлаад л байв. Хэн нэгэн түүнээс гэгэн арахад болцохоо та яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад тэрээр тийм ээ би гэгэрсэн нь үнэн. Гэвч бурхан багшийнхаа хөлийг түшиж явахыг надад зөвшөөрөх юм бол би дуртайя гэгэрлээс татгалзмаар байна гэж хэлсэн гэдэг. Ийм гүн талархал чин сүсгэлэл байх уу? Шарибудра үхэн өгтлээ өглөө бүр Буддагийн хаа яваа тэр зүгт өвдөг сөгдөн алсаас залбирч суудаг байлаа. Та хинт хандаж мөргөнвэ гэж хүмүүсийг гайхахад бурхан багш минь тэр зүгт заларч байгаа юм а гэж хэлдэг байж. Амьдралын сүүлчийн өдрөө тэр мөн л багшийнхаа зүгт мөргөн залбирч суугаад амьсгал хураажээ. Эцсийн адис хүртэж нирван хутгийг олсон шавь багштаа баяртай гэж хэлдэг. Тэр багшаасаа хүрсэн ариун үннийг цааш түгээх учиртай. Японд зингийн шавь багштаа ирэхдээ олбог барьж ирдэг. Багшийнхаа өмнө олбогоо дэдгэн сууж номын дуу сонсно. Өдөр бүр бараалхахдаа олбогоо орхин гарна. Энэ явдал хичнээн жилч үргэлжилж магадгүй. Нэг л өдөр шавь нь сүүлчийн адислал хүртэнэ. Тэгээд олбогоо ихэн авч мөргөл үйлдээд бүрмсэн явдаг байжээ. Шавь олбогоон ивэж авбал бусад хүмүүс түүнийг төгс адистэд хүртжээ гэж шууд ойлгодог. Энэ үйлдэл нь одоо боллоо баяртай гэсэн ёгт дохио юм.
Энэ хорвоогийн ям бүхэн утгагүй. Энлэн зовлонгийн үр билээ. Үйлдэлд хөдөлдөг баг хөлөгнийг орхиж, үнэнд хөдөлдөг их хөлөгнийг дагсавай. Тантар бол их хөлөгний сургаал. Баг хөлгөн чамайг юу хийж болохгүйг л заадаг. Үүнийг твч, түүнийг сахих гэж 10 хуйлаа өгнө. Харин их хөлгөн чамд ямар ч хууль дүрм тулгахгүй. Үйл хөдлөл, өнгө хэлбэр чинь сонирн биш. Зөвхөн чиний ухамсар дотоод төв чухал. Делова хэлж байна. Энэ хорвоогийн ям бүхэн утгагүй. Энлэн зовлонгийн үр билээ. Үйлдэл хөдөлдөг баг хөлөгнийг орхиж, үнэнд хөдөлдөг их хөлөгнийг дагсавай. Харанхуй хорвоод ям бүхэн зовлонгийн үр хөврөл болдог. Гэвч ариун гэрэл тусмагц хүн гэгээрч жаргах хэрвэлтэй. Тэр туяаг дагсан хүн дотоод нар гэрлийн их булагтаа хүрнэ. Баг хөлөгний замаар бүү төөргөж Делова хэлж байна. Олон хүн ингэж төөрдөг. Бид цагаан хоолны дэглэм сахидаг, үүнийхээ хүчинд гэгээрх болов уу гэж хүмүүс надаас асуудаг. Энэ бол баг хөлгөн. Бид хурцдгийг твчих сахилдаа найддаг гин. Энэ бол баг хөлгөн. Тэд гадна талаасаа гэгээн болж харагдах засал чимэг бүхнийг хийдэг. Ёс журам сахис санваар бол будаг шунх засал чимэг. Энэ бүхэн дотор төвөөс гадагш цацрах туяа байх ёстой. Гадна талаас дотогш, зах хязгаараас төв рүү хүчлэх гэсний хэрэггүй. Их хөлгөн чамайг угаасаа төгс төгөлдөр гэдэг. Энэ мөн чанараал таньчих. Яг энэ агшин хувь заяаны чинь оргил цаг байг. Юугаа хүлээсэн юм? Зүгээр л үсрэх. Аажим маажмаар ахих замд бүү итэг. Зүрх зоригтой бай. Зүрх зоригтой хүн л их хөлгөн тантрын замыг дагаж чадна. Айж хулчих юм бол баг хөлгөний золиос болно. Үхлээ сайх, өөрийгөө алдхаа сайх, бууж өгөхөө сайх айдас чамайг заавал баг хөлгөн рүү оруулна. Үүнийг ч идэж болохгүй, түүнийг ч хийж болохгүй гэж бүхнийг сэжиглэж өөрийгөө цагтсан өрөвдөлтэй нэгэн болно. Их хөлгөн бол сэжгээс салж сүжгээр амьсгалахын нэр. Бүх цагдан хяналтыг татан буулгаж бүхэлд өөрийгөө даатгахын нэр. Урсгал сөрөх гэж үлээ үзээд яах вэ? Өөрийгөө зүгээр л гол дүйчих. Гол мөрөн хизээд далай руу урсдаг. Энэ бол их хөлгөний сургаал.